2000-ад оноос хойш аимшигын кинонууд чанарчиж, энэхүү жанраар дагнан бүтээл хийх уран бүтээлчид ч цөөнгүй гарч ирэх болсон. Хөрөө болон Conjuring франчайзын эцэг James Wan, сэтгэл зүйн шин чанартай киногоор дагнах Jordan Peele, өөрийн гэсэн өрмөц стилтэй Ari Aster, хүнд тухгүй байдлыг хамгийн сайн мэдрүүлж чаддаг Robert Eggers, ямар ч ирээ цэргүй Ty West гэх мэт. Мөн өөр дуртаагүй олон аимшигын киноны уран бүтээлчид бас бий. Тэгвэл аимшигын кинон дуртай үзэгчид анхаарлаа хандуулаарай. Энэ 100 буюу 6 сарын 7-нд кино театруудаар нээлттэй хийх The Watchers нэртэй аимшигын киноны талаар болон тэрхүү киноны найруулагчийн талаар сонирхолтой мэдээллийг өнөөдрийн бичлэгээрээ хүргэе. The Watchers киног Ирланд зохиолч A.M. Shine ижил нэрт folk horror зохиолоос сэдвлэн бүтээжээ. A.M. Shine-ын The Watchers 13, The Creeper гэх мэт номуудыг бичсэн ба аимшигын зохиолоор дагнан ажилладаг. Харин 2022 онд энэхүү The Watchers гэх зохиолоо хэвлэн гаргаж байжээ. Энэхүү номыг уншиж байсан уншигчид уг зохиолд сайшаалтай чандсан байдаг, мөн mixed буюу холимог сэтгэлдтэй ч байдаг. Харин үүнийг кино болгон хувирахад мэдээж шүүмжлэлтэй эсвүүдийг сайжруулан хувиргасан нь гарцаагүй. Ном болон кино гэдэг тус тусын өөр адапташн гэдгийг санах хэрэгтэй. Бичлэгнийхэн дурдсан уран бүтээлчдээр нэмээд The Sixth Sense, Unbreakable, Split, The Wizard гэх мэт бүтээлүүдээр олон танигдсан M. Night Shyamalan-ыг нэмж дурдах шаардлагатай. Яг Аватарын алдарт бүтлгүүдлийг хийсэн түүхтэйч үндсэн сэтгэл зүйн болон аимшигын жанрын бүтээлүүдээрээ сонирхолтой сэдв санааг хөндөж чаддаг. Тэгвэл M. Night Shyamalan-ы төрсөн охин 23 настай Ishana Night Shyamalan хамгийн анхны найруулагчийн гараагаа The Watchers-аар эхлүүлж байгаа юм. Түүний хувьд аавынхаа найруулсан 2021 оны Old, 2023 оны Knock at the Cabin зэрэг кинонуудад туслах найруулагчаар ажиллан туршлага хуримтлуулж 2024 онд The Watchers киноны зохиолыг бичиж найруулсан юм. Мөн аавынхаа шоураннераар ажилласан Servant нэртэй сэтгэл зүйн аимшигын цувралын хэд хэдэн анги дээр зохиолч болон найруулагчаар ажилласан түүхтэй. Түүнээс гадна M. Night Shyamalan-ы том охин Saleka нь R&B дуучин бөгөөд түүний ихэнх клипүүдийг дүү Ishana Night Shyamalan найруулж байжээ. Харин анхны кинонд нь аав M. Night Shyamalan продюсерээр ажиллаж нэгэн сонирхолтой уран бүтээлч гэр бүл төрөн гарч байгаа юм. It's a window on the other side. Киноны гол дүрд энэ жил 30 настай Dakota Fanning тогложээ. Түүнийг жүжигчин Elle Fanning-ийн эгч гэдгээр нь хамгийн сайн мэдхүлээ. Ердөө 7 настайгаас жүжигчний гарагаа эхлүүлж 2001 оны I Am Sam кинонд тоглон Screen Actors Guild Award-ын түүхэнд хамгийн залуугараа буюу 8 наснда нэр дэвшсэн жүжигчин хүртэл болж байсан удаатай. Үүнээс хойш Uptown Girls, Charlotte's Web, Twilight franchise гэх мэт кинонуудад тоглон дэлхийд дахина танигдсан. Мэдээж дуртаагүй маш олон кинонууд бий. Харин түүний оролцсон хамгийн өндөр үнэлгээтэй бүтээл нь 2009 оны stop motion animation Coraline бөгөөд Coraline-ы дүрд дууруулсан билээ. Харин ойрын хэдэн жилүүдэд ихэвчлэн жижиг инди кинонуудад дүр бүтээж, дөрвтэй том дүр тоглолгүй, үзэгчдэд төдийлөн тодорч харагдахгүй байсан жүжигчин маань эргэн ирэлт хийж, энэ жилийн 4 сард Netflix-д орсон Ripley гэх neo noir, сэтгэл зүйн триллер жанрын цувралд гол дүрүүдийн нэгийг бүтээн, энэ 100 буюу 6 сарын 7-нд нээлттэй хийх The Watchers-ийн гол дүрд мөн тогложээ. Ирэх онд гарах Wishes гэх аимшигын кинонд мөн гол дүрийг бүтээсэн. Харин The Watchers-ийн туслах дүрүүдэд 2015 онд Murdered by My Boyfriend зурлаар BAFTA TV Award-ын шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртсэн англи жүжигчин Georgina Campbell, Ирланд жүжигчин Olin Fury, тайзны жүжигчин Oliver Finnegan гэх цомхон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй. You have 5 seconds before the door is sealed. 5, 4, 3, 2. Мэдээж ийм цомхон жүжигчдийн бүрэлдэхүүнтэй байх нь аргагүй. Хэрвээ трейлерыг үзсэн бол киноны гол үйл явдал нэгэн нууцлаг ой модонд болон түүнд байрлах хорогдох байрны дотор өрнөдөг. Гол дүр 28 настай уран бүтээлч Нина баруун Ирландын өргөн удам хүний гар огт үрээгүй гэмээр ой модонд машинтайгаа гацдаг. Харин тэрхүү ой модонд нэгэн нууцлаг хорогдох байр байх бөгөөд түүн дотор үл таних 3 хүнтэй хамт гацснаар киноны гол үйл явдал өрнөдөг. Тэрхүү байранд байрлах 3 үл таних хүн ч мөн түүнтэй адил шалтгаанаар тэрхүү газар гацсан ба учир нь шүн бүр тэднийг нэгэн нууцлаг амьд биетүүд гарч ирэн ажигладаг. They come every night And they watch us. Хэрв шөнийн цагаар хорогдох байрнаас гарч ой модоор хэсүүчилвэл амь насанд нь аюултай. Харин өдрийн цагаар ой мод аюулгүй. Гол дүр маань энэхүү аимшигтай учир битүүлэг явдлын нууцыг тайлж тэрхүү ой модоос хэрхэн гарах талаар эрэл хайгуул хийж буугаар киноны үндсэн үйл явдал өрнөх юм.
Киноны гол үйл явдал болон зохиол, ганцхан объектод өрнөж, толгой эргүүлэн учир битүүлэг үйл явдлууд нь дөрүүдийн хоорондын харилцан яриа, болж буй үйл явдлуудаараа тайлбарлагдах кинонд дуртай бол The Watchers-ыг заавал үзээрэй. Энэхүү кино нь 6 сарын 7-ноос бүх кино театруудаар нээлттэй хийж, үзэгчид та бүхний 100 үзэх киноны жагсаалтад гарцаагүй орох кино гэдэгт итгэлтэй байна. Оюутан сурагчдын зуны амралтч таарах учраас аимшиг киноны сонирхогчид маань өөрт хамгийн ойр кино театруудаар очин үзээрэй. Учир битүүлэг үйл явдлын зангилыг тайлахын тулд толгоогоо ажилуулж, нэмээд аимшигын уур амьсгал, мэдрэмжүүдийг энэхүү киноноос авах билээ. Бидний бичлэг таалагдсан бол лайк дарж, комент үлдээгээрэй. Мөн манай сувгийг дэмжихийг хүсвэл description хэсэгт байрлах дансаар donation нийлгэх боломжтой. Бас subscribe дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.